Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ цэвэр усны нөөцөд анхаарал хандуулах болсон. Учир нь хүн амын өсөлт үйлдвэр жилт уул уурхай зэрэг томоохон хүчин зүйлсүүд гүний усанд нөлөөлснөөс гадаргын ус хатаж ширгэж цэвэр усны хомсдол үүсэх аюул нүүрлээд байгаа билээ. Энэ асуудал манай улсад ч хамаатай. Учир нь уул уурхайн салбраас ашиг олохоо урьдчил болгож байгаа усны салбарын бодлого монголчуудыг ундны усгүй болгоход нөлөөлж байна. Уул уурхайн компаниуд улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг хэрэг мэдээл байдагтай адил сар зүйлсээ олонх нь мөн л энэ салбараас гарч байдаг. Нөхөн сэргээгддэггүй гүний усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглаж байгаа тансаглал хязээ нэгэн цагт байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлэхийг мэрэгжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь тэдний ашиглаж байгаа усны үн гэр хорооллын иргэдийн ундны усны үнэтэй адил хэмжээнд байгаа гэж хэлэхэд болно. За манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтын компаниудын дийлэх хувь нь усыг дахин ашиглах талаар мэддэггүй. За энэ Монгол орны гүний усны нөөцөд ихээхэн нөлөөлөх аюултайг анхаарах цаг нь болжээ. Шууд газар дооргоо усаа бас хэмнэх ёстой. Тийм учраас гадаргын усыг алсад зөөн тээвэрлэж тухайн говь руугаа усыг татаж шилжүүл ашиглах ёстой. Ингийн бол бас газрын доорх усаа бас ашиглах нөөцлөх бас боломжтой даахгүй юм их усүр байх ёстой. Уул уурхайн хөгжилтэд зэрэгцсэн гүний усны асуудал салбар яамны зүгээс болон төр зэгсээс анхаарах, оюу толгой, таван толгой зэрэг томоохон ордуудаас хэдий их хэмжээний хөрөнгө мөнгө орж ирэх бол гэж хүлээхээс илүүтэйгээр усыг дахин ашиглах тэр технологиг нэвтрүүлэх хэрэгтэй байна. За дахин ашиглах гэдэгт бол уул уурхаанууд бол ерөнхийдөө бол зарим нь бол ашиглаж байгаа. Эргүүлэн ашиглаж тэрийг замныхаа услгаанд ашиглаж байна. Үйлдвэрлэгээ хэрэгцээнд бас зориулж ашиглаж байгаа. Тийм бас байдیں۔ Уул уурхай дээр бол. Тэгээ өөрөөр хэлбэл технологийн хувьд бол тийм усыг зөв зохистой ашиглах, эргүүлэн ашиглах ийм технологи зарим гадаад дотоодын хөрөнгө оруулалтын ийм компаниуд бол ажиглагч идэв. Харагч идэв. Заримд нь бол бас байхгүй байдаг юм да. Тэ ийм технологи нарийн технологи хэрэгтэй л дээ. Газрын гүний усаар гадаргын ус тэжээгдэг. Тэгэхээр газрын гүний ус ширгэж үгүй болбол ажимд гадаргын ус ч бас алга болно гэсэн үг. Тиймээс уул уурхайн компаниуд гүний усаа хайрлах хэрэгтэй. Манай улс усны нийт нөөцийн ердөө 10 гаруй хувийг л гүний ус эзэлж байгаамаа. За үүний ихэнх нь өмнө гоомигт байгаа оюу толгой, таван толгой зэрэг томоохон орд газрууд ашигласан усаа дахин ашиглаж байгаа учраас гүний холоо усны орд шахагдах асуудал гарахгүй гэж итгэлтэй хэлж байгаамаа. За ийм л үгээр өнөөдөр төрийн нүрийг таглаж байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж төсөвт мөнгө төвлөрүүлж байгаа сайшаалтайч усны салбарын бодлого уул уурхайн компаниудыг усаар хангах дахин ашиглах асуудал хамгийн доод хурдаар явж байгаа нь бодит үн юм а. За Улаанбаатар хотын ундны усны нөөц хамгийн эмзэг асуудлын нэг болоод байгаа. Сүүлийн 30 орчим жилд усны нөөц 30%-аар буурсан үзүүлэлттэй гарсан. Хэрвээ иргэд аж ахуй нэгж байгууллагын хэрэглээ энэ хിവэрэ байвал нийслэлчүүд бид ойрын жилүүдэд усгүй болох аюул нүүрлээд байна. Анх 1986-нд Орос улбаны улсаас нийслэл хотын маань ундны усны нөөцийг тогтоон өгсөн байдаг. За үүнээс хойш огт судалгаа хийгдэггүй байсан бол байгаль орчин нөгөө хөгжил аялал жуулчлалын яамны захиалгаар ундны усны нөөцийн хэмжээг тогтоосон байна. Гэтэл сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэл хотын ундны усны нөөц 30%-аар буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ нь нийслэл хотын хот төлөвлөлт барилга байгууламж ихээр баригдаж байгаа болон хүн амын нэгтршил зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн байна. Хэрвээ энэ маягаар цааш үргэлжилбэл одоо байгаа газрын дорх усаар 1 сая 500 гаруй мянган иргэний хэрэгцээг нь хангаж чадахгүй хүрэх гинэ. Хуучин цаг төлөвлөж исэн Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхад бол энэ нөөц хүрэлцээтэй гэж байна. Одоо гэтэл сая 2-300 мянган хүн амтай болсон. Тэгэхээр тэр үед байсан Улаанбаатар хотын төлөвлөлт хүн амын тоо бол одоо хэд дахин нэмэгдсэн байгаа байлаа. Барилга байшингуудаас. Тэгэхээр одоо энэ Улаанбаатар хотын өсөж нэмэгдээд байгаа хэрэглээг одоо энэ байгаа газрын дорх усны нөөц бол хангаж хүрэхгүй байна. Ийм учраас зайлшгүй Улаанбаатаруудад бол газрын доорх усны шинэ нөөц, шинэ их усүр хэрэгтэй байна гэдэг ийм асуудал яригдчих. За байгаа нөөц бол одоо тодорхой хэмжээгээр Улаанбаатар хотын энэ хүн амын хэт төвлөрөл, ачаалал энэ юмнаас бол үнэхээр бас хорогдсон дүн гарч байгаа. Өнгөрсөн одоо түрүүн та бүхэн харж байгаа үндсэн илтгэлд харагдажсэн. Ер нь нийтдээ бол 1980-ад оны төвшнөөс бол бас тодорхой хэмжээгээр 30% бол буурч байгаа гэдэг ийм дүгнэлт байна. За Монгол орны усны нөөцийн судалгаа 1986 онд 600 шм усны нөөцтэй үүний 83% нь гадаргын ус, 17% нь газрын доорх ус, 200 гаруй усны ордууд байгаа. Гадаргын усны нөөц хинтийн нуруу, хөвсгөл, шишигдийн хотгорт гадаргын усны нөөцөд бүрдэж байгаа юм. Газрын доорх усны хувьд 309 минутагт газрын доорх усны 200 гаруй орд байгаа юм байна. Улаанбаатар хотын төвлөрөл энээсээ цааш улам их болоод байвал усны хэрэглээ нэмэгдэнэ.
За энтэй дагаад бол шинэ их усүрийг бий болгох, нээж ашиглах энэ асуудал бол дагалдаа тавигдана. Гэтэл бидэнс их усрууд маш их гарч ирээд байгаа. Одоо ТЭЦ 2 3 гэхэд бол өөр юм гэсэн их усртэй. За шинээр хорооллууд баригдахад дахиад өөрсдөө сангамж их уср гаргаж ирээд байгаа. Гэтэл энэ бол өөрөө нэг том савнаас авж байгаа л хэрэглэнэ. Тэгэхээр энийг бол бүгдийг одоо нэг төвлөрсөн шугамд оруулах гэдэг юм уу? Ийм бодлого нийслэлийн зүгээс, барилга хотын олдын зүгээс манай яамны зүгээс барихгүй болвол энэ нөгөө байгаа жоохон нөөцрөг бол тал талаас нь одоо үндсэнд орж байна. Тэгэхээр энэ бол удахгүй ер нь хомсдол бол үүсгэнэ. Цаашдаа нийслэл хотын иргэдийн тоо нэмэгдэх нь тодорхой, тиймээс нийслэл болон салбарын яам, эрдэмтэн судлаач нар хамтлан зөв бодлого явуулж усны нөөцийг хэрхэн багасгахгүй байхад анхаарал хандуулах нь чухал болоод байна. За баярлалаа. Одоо та бүхэндээ харин нийслэлийн иргэдийн усны хэрэглээ ямар байгаа талаар мэдээллийг сэтгүүлч Уянга бэлтгэсэн байна. Нийслэл хотын усны хэрэглээ жил ирэх бүр нэмэгдсээр байна. Үүнд хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаа юм. Харин энэ үсэн нэмэгдэж байгаа хэрэглээг бид өөрсдийн өдөр тутмын үйлдэлээр багасгаж амьдралд итгэх чандам нэрнээ хомсдолд орохоос сэргийлэх боломжтой юм. Тухайлбал орон сууцнд амьдардаг иргэд өөрсдийн хэрэглээгээ 10 дахин багасгаж хэрэглэж болохыг гэр хороололд амьдардаг иргэдийн жишээнээс харж болно. Орон сууцнд болон гэр хороололд амьдардаг иргэдийн усны хэрэглээг харьцуулан харахад асар зөрүүтэй тоо гарч байгаа юм. Тухайлбал гэр хороололд амьдардаг 4-5 ам бүлтэй нэг өрх 20-25 литр усыг өдөртөө өрхийн хэрэглээнд ашигладаг бол орон сууцнд амьдарч байгаа 4-5 ам бүлтэй нэг өрх 200 литр усыг нэг өдөрт зарцуулж байна. Ийхүү харьцуулан харахад орон сууцнд амьдарч байгаа иргэдийн усны хэрэглээ гэр хороололд амьдарч байгаа иргэдийнхээс 10 дахин их байгаа юм а. За гэр хорооллын нэг өрх өдөртөө 20-25 литр ус хэрэглэдэг гэсэн мэдээллийг яг худаг дээр байгаа иргэд бидэнд өглөө. Тэгэхээр яг миний ард харагдаж байгаа энэ худагт бол өдөртөө 7-аас 13 мянган литр ус борлуулагддаг байна. За ялангуяа амралтын өдрүүдээр усны хэрэглээ арай ихсэж айл өрхөөд ус авах нэгсдэг учраас 13 хүртэл мянган литр усыг худалдаалдаг байгаа юм. За гэхдээ гэр хорооллын нэг өрх өдөрт 20 литр усыг одоо хэрэглэдэг бол энэ тоо орон сууцнд амьдардаг айлын хувьд арай өөр болж ирнэ. За өөрөөр хэлэх юм бол гэр хорооллын өрхийн 10 өдөр хэрэглэх усны хэрэглээг орон сууцны иргэд нэг өдөрт буюу өдөртөө 200 литр ус зарцуулан хэрэглэдэг байна. Танах яг өдөрт ер нь хичнээн литр ус хэрэглэдэг бай? Тэгэл 40 литр ус аваад тэгэл 2 өдөр л болдог шүү дээ. Ам бол хэдүүлээ лээ? Ам бол 5 лаа. 20 литр ус гэдэг маань яг нэг өдрийн бүх хэрэглээнд таарч байна тийм. Нэг өдрийн хэрэглээнд таарч байгаа. Хэрвээ юм угаахаар бол юм угаахаар болох юм бол 60 литр ус. Гişнэл литр ус хэрэглэдэг бол та тооцож үзэж байна. Дундчаар нэг 25 литр. 25 литр. Тий. Хэдэн ам бүлтэй лээ? 2. Ер нь яг 25 литр усыг одоо хоол ундны зөвхөн хэрэгцээнд зарцуулж гинөө бас юм угаах гэдээ орж гинөө. Юм угаах бүх юмд нь орж. Манай хол өдөрчөр нэг 10-аас илүү гарахгүй 7-8 л. За юм угаавал яг нэг 15-6 гардаг л. Эсвэл нэг иймэрхүү хэрэглэл юм. Тэрнээс гит нэг сүрхий сүйдтэй ер нь гайгүй дээ. Хэл бодож нэг 20. Бус цагт бол нэг цай маа гэхэд бол яах. Тэгэл. Ам бол хэдүүлээ? Хоёулахна. Үүнээс харахад орон сууцнд амьдардаг айл өрхүүд нэмэгдэх тусам усны зүй зохисгох хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа юм а. Энэ нь ч олон улсын болон дотоодын байгууллагын хийсэн судалгаанаас илхэн харагдаж байна. Тухайлбал Улаанбаатар хотын иргэдийн ахуйн аж ахуй нэгжийн үйлдвэрлэлийн нийт усны хэрэглээг 2005 онд нэг хоногийн 113 мянган метр куб байсан бол яг өнөөдөр буюу 10 жилийн дараа усны хэрэглээ 212 мянган метр куб болж даруй нэг дахин нэмэгдсэн байна. Энэ хэрэглээч 2030 он гэхэд улам өсөж 353 мянган метр куб болох тооцоо гарчээ. Тэгвэл энэ хэрэглээг бууруулах боломж бидэнд байна. Үүний тулд зөв дадал хэвшил хэрэгтэй юм а. Тухайлбал орон сууцнд амьдардаг иргэд шүдээ угаах үедээ усны кранта хааж хэвших хэрэгтэй юм. Усны цорго нээлттэй байхад 1 минутанд дунджаар 9 литр ус гоождөг байна. Мөн сахлаах усах шүршүүрт орох үедээ хөөс төрхөх биеэ савндахтаа шүршүүрээ хааж хэвшвэл минут тутамд гоожих 23-аас 46 литр усыг хэмнэж чадна. Үүнээс гадна нойлын өрөө угаалгын газар байгаа эвдэрсэн цоргоноос ус тусагнаж шүүрч байвал харсан даруйда мэрэгжлийн хүмүүст мэдэгдэж засуулаарай. Эвдэрсэн цоргоноос ус зөвхөн туслаар гоожиж байгаа ч хуримтлуулж үзвэл хоногт 60-аас 80 литр ус болдог байна. Хэрв каранта хаах нээх дадлыг хэвшихгүй бол ус хэмнэгч төхөөрөмжч хэрглэж болох юм. Ингэснээр нэг удаа гар нүрээ угаахтаа хэргэлдэг 9 литр усыг 2 литр болгон багасгах боломжтой.
За энэ хүү та бидний усны хайр гамгүй хэрэглээ ирээдүйн хойч үе байгаль дэлхийдээ нөхөж баршгүй хохирол учруулсаар л байна. Тэгвэл их дэлхийн иргэн болсон та бид дор бүрнээ хэрэглэж байгаа усаа хэмнэж гамнах боломжтой нэгэн төхөөрөмжийг дараах мэдээллээр танилцуулах гэж байна. Ногоон хонх нэртэй энэхүү төхөөрөмжийг хэрэглэснээр та бид усны хэрэглээгээ 55-аас 100 хүртэл хувиар хэмнэх боломжтой юм байна. Орон сууцнд амьдардаг нэг гэр бүл өдөрт 290 литр ус хэрэглэдэг нь гэр байшин хорооллын айлтай харьцуулахад 10 дахин их байгаа талаар та өмнөх мэдээлэлээс харсан. Тэгвэл өдрөөс өдөрт багасан дундарсаар байгаа ус амин эрдэнэ хэмнэх гарын дорх хамгийн ухаалаг төхөөрөмж манай зах зээлд ирсэн байна. Зөвхөн орон сууц төдийгүй албан байгууллага аж ахуй нэгжийг цаашлаад хувийн орон сууцны усны бүхий л цоргонд тохирох энэ төхөөрөмжөөр хийсэн бяцхан туршилтыг одоо толилуулъя. За ингээд та бүхэнд ногоон хус эмнэх төхөөрөмжийг танилцуулах гэж байна. Одоо энэ тохиолдолд бол төхөөрөмжгүйгээр одоо энгийн үед угаалгын өрөөнд хүн гараа угаахтаа, гараа савндахтаа хэдийн хэмжээний ус зарцуулдаг гэдгийг харуулах гэж байна. Хүн гараа савндж хооронд бол ингээл гожроос ус урсаар л байгаа. Ингээ нийт 35 секунд гараа угаахад одоо зарцуулж байгаа усны хэмжээг одоо угаалтур дээр тэмдэглэж өгч байна. Энэ бол ойролцоогоор нэг 4 литр орчим ус зарцуулсан байгаа. За ингээ манай төхөөрөмжийг хүсрэхэд бол маш амархан өөрийнх нь иргэдэг шүүрийг иргэдэж аваад оронд нь манай төхөөрөмжийг иргэдээ суулгачдаг. Ингээ унжиж байгаа тэр төмрөөс нь болохоор холигчоо нээсний дараа гар хөрөхөд тусгайчвал гар хүрээгүй үед бол тусгайчихгүй. Ингээ гараа угааж явах, савндж явах хооронд одоо ус урсахгүй байгааг та бүхэн харж байгаа. Ингээ мөн л одоо 30 гаруй секундын хугацаанд гараа угааж үцхэд одоо зарцуулсан усны хэмжээ бол 1 литрч хүрэхгүй байна. Ус хэмнэх уг төхөөрөмжийн ашигтай талыг тодорхойлбол усны хэмнэлттэй, байгаль орчин дээлтэй, урт хугацаанд хэрэглэгддэг, эрчим хүч шаардахгүй, суйрлуулахад хялбар, ашиглахад мөн хялбар, усны төлбөрөө хэмнэхээс гадна таныг ус хэмнэгч буюу байгаль дээлтэй хүн болгох шийдтэй. Үргэлжлүүлэн усны байгууллагаас гаргасан судалгаанд үндэслэн ногоон хонх ямар эд шид бүтээж чаддгийг дараах статистикаар задлаа. Нэг хүн өдөрт зөвхөн нэг удаад шүдээ угаахдаа 7.5 литр ус ашигладаг байна. Мэдээж энэ бол усыг ашиглаагүй үедээ ч урсгаж байдаг хэмжээд багтсан дүн. Тэгвэл ус хэмнэх төхөөрөмжийг бид цоргондоо суйрлуулснаар 1.8 литр ус ашиглаж нийт усны 75% буюу 5.7 литрийг зөвхөн шүдээ угаахдаа хэмнэж болох нэ. Яг энэ жишээтэй нэгэн адилаар нэг хүн сахлаах усгад бүхэл бүтэн 23 литр ус ашигладаг бол ус хэмнэх төхөөрөмж суйрлуулснаар 2.6 литр болгон багасгаж 20 гаруй литр усыг үр ашиггүй урсгахаас сэргийлж болно. За мөн түүнчлэн аяг тавыг угаахдаа 40 орчим литр ус, гараа угаахдаа 2.5 литр усыг тус хэмнэж болох нэ. Тэгвэл нэн сонирхолтой нь бидний тэр бүр анзаарч үздэггүй усыг туслаар алддаг цоргоноос л ихэд жилийн турш 21,900 литр буюу 7.7 тонн усыг алдагдал хүлээдэг байна. Харин ногоон хонх ус хэмнэх төхөөрөмжийг суйрлуулснаар цоргоноос ус алдагдлыг 100% хүртэл бууруулж болдог байна. Энэ мэт усны алдагдлыг альва гэр бүлийн хүн нэг бүрийн хэрэглээгээр тооцож үзвэл хэмжээлшгүй арвин хэмнэлтийг айл өрх бүр бүрдүүлж чадах нь. За харин нөгөө талаас хамгийн гол нь та бид байгаль дэлхийдээ тусалж өөртөө хийгээд үр хойч үедээ мод тарьсантай ижил тэнцүү буян хурааж чадах юм а.
Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа танд баярлалаа. За та бидний өдөр тутмын хэрэглээ болсон Чандман Эрдэнийн талаар тоомлон хүрэхэд юм байна.